хүмүүс ер нь насан туршдаа суралцж байдаг. Ялангуяа дасгалжуулагч хүмүүс төлөвлөлийг хөгжүүл Монголд ирж чадсан уу? Миний бие волейболын спортоор анхлаг хичээлснээс хойш одоо 70 жил болж байна. Багшийн ярьдаг шиг санийх шиг Америк шиг эсвэл одоо Сидней Олимпиад тэр нөгөө том бүтээн байгуулалт шиг цогцоор шийдсэн юм. Далаад онгорцол волейболыг улсын төв хэсгээс харагдсан. Ерөөсөө голлох спорт волейбол. Энэ дугаарын зочноор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын волейболын холбооны алтан бөмбөг шагналын эзэн доктор Дамжоомлын халзан. Одоо ч гэсэн одоо багийн спортод дэмжих винтөрийн байгууллагаас төрийн байгууллагаар дэмжих энэ дэмжлэг бол байхгүй шүү. Ганцхан волейбол дэлгэхтэй волейбол гэдэг чинь ийм сайхан спорт юм гэдгийг биеэрээ мэдэрсэн ийм волейбол тоглосон улсууд өнөөдөр энэ волейболыг чинь ивент итгээд волейболыг хөгжүүлэхийн төлөө анхаарал тавиад волейбол бол ийм одоо сайхан спорт байна гэдгийг багш дасгалжуулагч нь мэдээд хүүхдийг бэлдээд ингээд байгаа асуудал одоогийн төвшөнд төхөөлөд байна. Тэрнээс Азийн төвшөнд, дэлхийн төвшөнд манай тогтолцоо доогуур төвшөнд байна. Ийм юугаар бол гарахгүй. Яагаад гэвэл энэ тогтолцоо хүүхдийн нүндээ уулах тогтолцоо хэрэгтэй. Ихтэй сургуулиудын нүндээ уулах тогтолцоо хэрэгтэй. Темс техникумуудын нүндээ уулах тогтолцоо хэрэгтэй. Тухайлбал ерөнхий улсын сургуулийн секц 7 хоног хэдүүтэ хичээлэх ёстой. Темс техникум эмсүүдийн хүүхдүүд хэдэн удаа явуулах ёстой. Ихтэй сургуулиуд 7 хоног удаа хичээлэх ёстой гэсэн ийм стандарт мөрдөгдөхгүй. Дэлхийн бүх орнууд бол ийм стандарттай төлөвлөгөөтэй. Одоо Америк энэ волейбол өндөр хөгжсөн орнууд бол төлөвлөлтийн захирал гэж байдаг. Тэр төлөвлөгөө биелэгдэж гэнэ үгүй төлөвлөсөн төлөвлөгөө тэр багийн тэр тамирчны тэрний хуучин Оросын холбооны улс бол улсын дасгалжуулагч гэж хэлсэн. Манайд бол улсын дасгалжуулагч, хшээгийн дасгалжуулагчийн дээр гол зохион байгуулалтыг хариуцдаг улсын дасгалжуулагч гэж байсан. Америкт бол тийм байлээ. Тэр төлөв хүүхдийн спортын төлөвлөлт хариуцсан захирал, насан туршидтын төлөвлөлт хариуцсан захирлаар ингээд байж байдаг. Ийм нарийн одоо зохион байгуулалт ингэж байж байдаг. Энэ спорт бол Азийн төвшөнд. Бусад Азийн орнууд бол одоо өндөр түвшинд хүрчээд байна шүү дээ. Бүх юм бол нарийн тогтолцоотой, сургуулийн тогтолцоо бэлэн, тэр төсөв хөрөнгийн зар сурталт бэлэн ийм юм байгаад манай тэгэхэд бэлтгэлгүй очоод Азийн тоглолтод явчаад, бэлтгэлгүй очоод клубүүдийн тэмцээнд явчаад ингээд байхтай чинь багийн спорт гэдэг чинь ерөөсөө багаас нь системтэй бэлдэж, байнгын тогтнууд бэлдэж байж багийн спорт гарч ирдэг юм. Сайн байцгаана үзэгчдээ. Би спорт темаас санаачлан эхлүүлж байгаа би подкастын эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За эхний дугаарын зочноор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч доктор Дамжоомлын халзан багш маань одоо урилгаар хүлээсэн ирсэн байна. За мөнхөө би подкастыг маань санаачлан зохион байгуулагч би спорт академиг үүсгэн байгуулагч спорт мастер Эрдэнэбаатарын болд Эрдэнэх маань одоо бас хөтлөгчөөр подкастыг мөн хөтлөө явуулах болно. За багш өдөр юм дүүгээ. Баярлалаа. Сайхан аварж иж байна багш. Сайхан аварж байна. За тэгэхээр энэхүү подкастын хамгийн гол зорилго нь яг юу вэ гэхээр мэдээч одоо Монголын волейболын холбоо Монголд волейбол одоо 100 жилийн байгаа ер нь 1-2 жилийн дараа бол хийх гэж байна тийм ээ. За тэгэхээр одоо энэ хугацаанд бол хамгийн их туршлага хөрвүүлсэн хүн гэвэл одоо хэнийг хэлэх вэ мэдээж халзан багшийг бол хэлэх нь ойлгомжтой. Тэгээд энэхүү одоо подкастаараа дамжуулан Монголд бол одоо сүүлийн үед бол дасгалжуулагчдаа залуу дасгалжуулагчдаа маш ихээр гарч ирж байгаа. Тэгэхээр залуу дасгалжуулагч нартаа бас үнэтэй зөвлөгөө болохоос ийм одоо подкастыг бол одоо эхлүүлж байгаадаа бол одоо баяртай байна. Тэгээд мэдээж энэхүү подкастаар бол дан одоо волейболын холбогдлолтой, волейболын одоо сургалт мэдээлэл, за волейболын зөвлөгөө мэдээлэлүүд бол явна. Тэгээд хамгийн ихний зочноор бол одоо доктор тийм ээ гавьяат дасгалжуулагч манай халзан багш маань ирсэн байна. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа багш тийм ээ. За тэгэхээр багшийн хувьд бол одоо дасгалжуулагч нар маань
тэр бүр ингээд тантай уулзаад байж чадахгүй тийм ээ одоо уулзалтаж чадахгүй тэгээ халдсан багшаасаа бас зөвлөгөө мэдээл авчих юмсан гэдэг ийм залуу багш нар бол би одоо айгүйх сонсч байсан. Тэгэхээр ингээд багшийн хувьд одоо анх одоо энэ багш нарт дасгалжуулагч болж исэн түүхээ тийм ээ одоо яг хэдэн оноос за хамгийн анхны дасгалжуулагчийн гараага хаанаас эхэлж юу гэдгээ бас яриагаа эхлүүл тийм ээ. За баярлалаа. Юуны өмнө волейболын спортыг хөгжүүлэх шинэ залуу тамирчдыг багаас нь бэлдэх ажлаар би каст тэгэж ингэж волейболын төлөө санаа зовж байгаа та бүхэндээ баяр хүргэе. За миний бие бол волейболын спортоор анхлан хичээлснээс хойш одоо 70 жил болж байна. Албасны уралдаан тэмцээнд орж эхэлснээр хойш бол одоо 60 гаруй жил болж байгаа. Ер нь бол амьдралын хугацаанд волейболоос өөр ажил хийсэнгүй. Миний одоо амьдралын идэх хоод өмсөх хувцас амьдрах амьдралын одоо зүйл бол энэ волейболын спорттой холбоотой байгаа. Ингээд анх одоо волейбол бол Монголд хөгжөөд 100 жил одоо 97-8 жилийн хугацаа үүсч байна. Үүссэн цагаас эхлээд волейболын спорт бол Монгол орнд өргөн дэлгэр хөгжиж хүн амын өргөн давхаргыг хамарч вивэлдэр чөлөөцгийг зөв сонгоруулах эрүүл мэндийн санхин хамгаалах энэ хэрэглүүр болсоор одоо өдөө олон жилийг бол өнгөрүүллээ. Ингээд миний анх одоо хичээлжсэн үе бол волейболын спорт маш нийтлэг хөгжиж байсан. Тухайлбал гудамж орон сууцны хороол болгонд волейболын тортой албан байгууллага болгон волейболын тор сэтгтэй хүмүүсүүд ажилласаа тарж ирээд шууд волейбол тоглож ороод шөндөл болтол бөмбөг харагдахгүй болтлоо одоо тоглож торон дээр тоглодог. Зүгээр сонирхогчд нь бол гадаа тойр зогсоод одоо харилцдаг ийм хэрэглүүр болж ирсэн. Тухайн нөхцөлд бол одоо юу байгаагүй. Тийм нарийн одоо сургалт бол байгаагүй. Юугаар сургаж байсан гэхэд нийтлэг хөгжиж байгаа учраас биеийнхээ ах нараасаа бусдаа одоо зуудаасаа одоо сурч тэгээд өдөр болгоны одоо волейболоор одоо гадаа гудамжинд тоглож ингэж ажил волейбол сурч байсан ийм үе байгаа. За 1960-ад оноос хойш бол заал одоо танхимтай болж бас нэг сургалтаас хажуултын ажлын одоо арга барилууд нэлээд өөрчлөгдөж зөвлөл бодсон зөвлөл бодулс болоод бус орнуудын мэргэжилтэн багш нарын одоо багш нарыг өрн ажиллуулж волейболын спортыг Монголд хөгжүүлэхэд бол онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь түүхэндээ үзэхэд 1927 оноос хойш 30-аад он гэхэд волейболын спорт залуучуудын донд их өргөн дэлгэр хөгжсөн. Залуучуудын 1 2 3 дугаар баг Монголын хувьсгал залуучдын эвлийн төв хорооны дэргэд байгуулагдаж ингээд тогтмол хичээлж эхэлсэн. 1940-од он хүртэл ноос эхэлж одоо наадмаар бас баяр ёслолын үеэр волейболын тоглолтыг байнга волейболын тоглолт явж ингэж байсан. Таныг одоо яг тухайн үед хичээлж байх үеийн тоглож байх үеийн яг одоо эсвэл яг волейболын одоо яг онцлог юм уу эсвэл энэ спортын яг мөн чанарыг одоо ихлүүлж ойлгуулсан ч юм уу тухайн үеийн одоо сэтгүүлдүүрээр авч ирсэн волейбол спортын яг нэг анхны тактик эднэрийг одоо цуглаж ирсэн тухайн үеийн мэргэжилтнүүд юм уу эсвэл дасгалжуулагч нар бол одоо хэм байх бол их үедээ зөвлөл бод улсаас одоо манай салбар болгонд мэргэжилтнүүд ажиллаж байсан. Анх бол волейболын спортын одоо мэргэжилтнэр 1966 оны дэлхийн аварга шалгуулах тэмцээнд оролцох тамирчдыг бэлдэж байсан би нэрийг одоо мартчихад байна. Энэ хүн бол маш өндөр ур чадвартай юм дасгалжуулагч байсан. 66 оны дэлхийн аварга шалгуулах тэмцээнээс 2-3 жилийн өмнө ирээд 66 оны дэлхийн аварга шалгуулах тэмцээнд оруулж мөн дэлхийн аварга шалгуулах тэмцээнд 17 дугаар байрыг эзлүүлж байсан юм төвхтэй байдаг. Тухайн нөхцөлд бол одоо онцгой одоо багш дасгалжуулагч хүүхдийн дасгалжуулагч нарын тэр бол байгаагүй. Зүгээр нийгэмлэг хороод болгон өөр юм багтай нийгэмлэгийн нэрийн өмнөөс ордог. Хөдөө аймагуд ялгаа авахгүй, хотын одоо нийгэмлэгүүд ялгаа авахгүй өөр юм багтай байдаг учраас тэрэнд улсын болоод нэрмж тэмцээнүүд бол олон удаа зохиолны хөлдөг байсан.
хамгийн гол тэмцээн бол эвлийн төв хорооны цомбол алах тэмцээн гэж. Энэ олон насны англиар техникум, ерөнхий улсын сургууль тэгээд нийгмлэг хороод гэх мэтлэнгийн 4-5 англиар темс техникумууд нь тусдаа ингэж одоо явж ирсэн. Энэгээр бол одоо манай волейболчдын ур чадвар энэ олон тэмцээнүүдээр дурсгалж иж одоо ур чадвар нах бүрэн боломж бол нэгдсэн байна. Тухайн нөхцөлдөө бол ер нь бол багууд бол байнгын тогтмол бэлтгэлтэй 50 оны сүүлчээс эхлээд эрэгтэйчүүдийн анхны шгшээ яваг 58 оноос эмэгтэйчүүдийн анхны шгшээ яваг байгуулагдаж улсын шгшээ явагтай болно гэдэг нь байнгын одоо бэлтгэлтэй тамирчид бэлтгэж байгаа учраас тоглогчдын ур чадвар бол одоо бас тодорхой хэмжээнд их чадварлаг ийм тамирчид бол 60 50 60 70 оны үед бол гарсан. За 70 оноос эхлээд бол хүүхд өсвөрийн улсын аврагчлал оруулах тэмцээнийг бас явуулж эхэлсэн байгаа. Энэ ингэснээр бол хүүхдүүд багасаа волейболоор хичээлэх үндэс суурь бол 1970 оны эхээс бол тавигдаж ингэж ажилласан. Миний волейболын Монгол орнд нэвтрүүлэх, дэлгэрүүлэх ажлыг би гадны хэвлэлээс олж уншиж ингээ өөрийн оронд дэлгэрүүлэе гэж бодож ингээд нийгэмлэг хороод хөдөө орон нутгтууд бол дөрмийн одоо орчуулад ингээд орон нутгад тараасан. Тэгээ 82 оноос 10 жилийн 1-р дунд сургууль дээр нийслэлийн 1-р дунд сургууль дээр анхны гүнзгийрээс хүүхдийн миний волейболын тэмцээний анх зохион явуулсан. Энэ тэмцээн явуулахад 1-р сургуулийн биеийн төрийн багшаар ажиллаж исэн буяалагчийн Март 70 оны дэлхийн орж 16 дугаар байрыг эзэлсэн энэ багш маань сургуулийнхаа сэлэсрээр 3 хос одоо шон миний волейболын шон торыг бол яг жижиг тор байхгүй учраас зөв эрдийн торыг тайраад миний волейбол тохируулаад анхны тэмцээнийг явуулж байлаа. Тэрнээс хойш гүнзгийрээс сургуультай бүлэг өдөө аймаг байгуулагдсан төвд байгуулагдсан гүнзгийрээс сургуультай бүлгийн тайлан тоглолтыг миний волейболоор явуулж эхэлсэн. Тэгээд 96 оноос Монгол улсын шгшээвгийн тамирчин дэлхийн 3 одоо дэлхийн аврагчлал тэмцээнд оролцсон манай жаргалын хаян харва багшийн үр хөвгтүүд хаян харва багш өөрөө энэ тэмцээнийг улам жил болгон явуулж жил болгон тогтмол явуулж ирснээр одоо өнөөдөр тоглож байгаа одоо улсын шгшээвг клубүүд залуучуудын шгшээвг тоглож байгаа энэ тамирчид маань багаасаа одоо волейболын үндсэн техникийг эзэмшиж өндөр зэрэглэлийн тамирчин болох улсын шгшээг улсын залуучуудын шгшээд орох одоо бэлтгэл бол эндээс сонгогдсон гэж миний бодлоос байна. Миний бодлыг бол ер нь бол улс болгон дэлхийн юм уу улсын аварга гэж явуулдаггүй. Твийн аварга гэж явуулдаггүй. Яагаад гэвэл бага насны хүүхдийн сэтгхүй бас нэлээд одоо сэтгэл санааны хямралд орох ийм эмзэг байдаг учраас тийм хариуцлагатай тэмцээнийг явуулахаас нэлээд зайлшгүй идэг. Харин багаас нь эхэл сурах асуудлыг тэрнийг сургасан одоо арга техник миний волейболын хороодууд дүүрэг байгууллагууд дундаа явуулах энэ юуг бол дэлхийн одоо волейбол өгдсөн улс болгон эрхэм хэлж ингэж явуулдаг учраас энэ тэмцээн бол энэ багаас эхэл сургасан сургалт 17 18 наснд хүрэхдээ суурь нь одоо зөв тавигдах энэ үндэс суурийг бүрдүүлэх учраас одоо волейбол сүүлийн үед өндөр хөгжиж байгаа орнууд бол бага наснаас нь одоо 6 наснаас нь 7 наснаас нь миний волейболыг одоо сонгон хичээлүүд сектүүд гэх мэт явуулдаг ийм боломжтой байж. Тэгэхээр яа харахгүй одоо нөгөө халдсан багшаас бол мэдээч судалгаа тийм ээ Монголын волейболын ерөн анхны судалгаанууд тэр ном орчуулгууд одоо энэ нөгөө миний волейболахгүй болоо тэгэхээр бид нар халдсан багшаас маш их зүйлийг одоо юу гэдэг ингээд авах тийм ээ сонсох юм шаардлагын тэргүнд бол байгаад байгаа юм л тэгээд халдсан багш хамгийн анх биеийн тамирын дээд сургуульд тамирын дээд тийм ээ төгсөөд Дорногой аймаг руу дасгалжуулагчаар очиж исэн гэсэн. Тэгээ багшийн хувьд анх яг хэдэн настай дасгалжуулагчаар очиж байв. Яг анх дасгалжуулагч болж байгаа энэ тэр сэтгэл зүй, зориг, тэр омгшил ямар байсан бэ? Энэ төрлийн дээд сургууль
төгссний урд жил бид 70 оны дэлхийн аварга шалгуур тэмцээнд орсон. Бас дэлхийн одоо волейболын бас онцлогийг мэдэрсэн ямар хэмжээний тамирчид дэлхийд байдаг гэдгийг ийм мэдэрсэн хүн Дорнов аймагт очсон. Гэхдээ нөгөө сургууль үзсэн юм бол тэнд амьдрал дээр ерөөсөө байхгүй. Та нэг байгууллагад нэг машин захиалах гээд бичгөх албан бичиг төлөвлөхөөр тэр нэгэ төлөвлөж чадах чадваргүй ингэж очиж исэн. Тэгээд тэнд Дорнов аймагт бол одоо амьдралын их сургуулийн эхний явцыг тэндээс яаж бас нэг юм ажлыг ингэж хийж үйвэл болдгийм байна. Ингэж одоо энийг хөөцөлдөл ингэж үтдгийм байна гэдэг ажлын дөрийг бол Дорнов аймагаас авсан. Энэ шавнаар маань анха хүүхд волейбол сакс хоёрын одоо секцийг Дорнов аймагт хичээлүүлдэг байлаа. Волейболын улсын шгшаагт 2 дугаар курсээс улсын шгшаагт орсон учраас хичээлд суудгүй шахуу улсын шгшаагийн бэлтгэл сургууль хийдэг байсан. Нарийн имийг багш нараасаа мэдж сурч чадаагүй. За хараа энэ чадвар маш муу гэсэн. Нэг шав маань их одоо хөлийн өсвөрөлт сайтай. Тэгсэн хэрнээ гарын чадвар муу байдаг. Би тэрнийг Дорновоос 90 эртлээ тэр хүүхдийг одоо яаж сургууль энэ гарын хүчийг сайжруулах гэдгийг мэдэхгүй ирж ирсэн. Хүн бол ер нь насан туршдаа суралцж байдаг. Ялангуяа дасгалжуулагч хүн бол байнга бусдаас суралцж, байнга шинийг эрэлхийлж, байнга бусдад дасгалжуулагчийн арга барилаас сонсож, өөр төрөлж байлаа гэсэн одоо нэг дасгал авахад нэлээд хэдэн хичээлийг сонирхолтой явуулах ийм боломж бүрддэг учраас бусд багш нараас бусд өөр төрлийн спортын дасгал сургуулийг одоо харж ингэж одоо чадвараа ахиулах ийм боломж бол бас байдгийн байлээ. Садуу ахт бол одоо нэг шгшаагийн тамирчин гэл тэнд очисон. Тэгэхэд хүүхдийг сургах чадвар байхгүй. Ийм л очив. Анх хэдэн настай хүүхдүүд багшилж байсан. Тэнд чи одоо нэг 5 6 дугаар ангийн хүүхдийг анх авч ирсэн. Тэгээд миний анхны багш Намдагсран гэж багш энэ хоршоолын гэмлэгт ажиллаж ирсэн юм. Миний 10 жил байхад би энэ 23 дугаар сургууль дээр хоршоолын гэмлэг дээр секцэнд явдаг байсан. Шалхааны Намдагсран гэж багш. Манай үеийн одоо зөвгөө өгсөн сургууль Сэнгээгаа тэгэл энэ үеийн одоо маачруудыг бэлдсэн ийм алдартай багш байсан. Тэр багш маань ерөөсөө 5 дугаар ангиас нэхлээ ян цаг зэсэг дэлгэр Эрдэнэ чимэг оолоо гэдэг нэг үеийн одоо сууж их сургуулиар дамжсан боловч одоо бол нэг 50 бараг 60 хүрчихэж байгаа. Эднийг бэлдэж ингэж гаргаж ирж ингэж багшаасаа одоо хүүхдийг ирсэн багаасаа хичээлүүл илүү үр дүнтэй байна гэдгийг мэдэж авч ингэж багшийн одоо үлгэр дуурайлаа хичээлэх энэ арга барил руу шилжижсэн ийм бас үе бий. Таны хувьд одоо 1970 оны Болгарийн дэлхийн аварга шалралт тэмцээнд ихэд 2 дугаар курс оюутан багтаа жигшээ өгдөг олон улсын дэлхийн аварга шалралт тэмцээнд өрсөж явсан юм сайхан үг байна. Тухайн үед жигшээгийн дасгалжуулагчаар одоо яг анхны гавьяат гэж нэрлэгдэх дөрж өгдөр багш. Дээрээс нь арчлан солонгосоос мэрэгжилтэн байсан гэж байгаа тий. Тухайн үеийн дасгалжуулагч нарын одоо бас яг бэлтгэлийн үеийн ч юм уу тэмцээний үеийн арга барил тактикаас та ирэхэд бас санаж байлаа. Монголын волейболын загалмайсан эцэг гэж одоо дор зүгдөрөх шиг бол одоо хэлж болно. Дор зүгдөрөх бол волейболын спортын ур чадвар маш өндөр хэмжээний олон одоо тэмцээнд олон жил волейбол тоглосон. Дээр нь шавдар өгшөө нэмэгтэйчүүдээс энэ хоёр багш бол тухайн нөхцөлдөө одоо Монголын эрэгтэй эмэгтэй волейболчид төлөвлөр дуурайг болж ирсэн. Ийм мондог волейболчид дорж өдөр өгчтэй 68-аас эхэлж одоо жигшээд ороод өгшөө өдөрдгээр одоо хижээлж эхэлсэн. Мөн Ахмад орчоод дорж өдөр өгч 70 хүртэл тоглосон. Би 60 хэдтэй Ахмадын тэмцээнд ороход бид хоёр нэг багт хоёр талд волейболын хоёр талд нэг 4-2-ыг одоо аваа явахад дорж өдөр өгшөл ерөөсөө хаагдахгүй. Харцтай. Хүнд хаагдахгүй. Хурдтай тогтлно, ашигтай тогтлно. Ийм. Гэвч хэдий одоо дал хүртсэн хүртлээ өөр зөв өгч тоглосон шүү дээ. За дээр нь юм бон гэж 1968 оноос бүрднээр гарчсан Солонгос улсын багш Монгол оронд хөрөлдсөн гэж эрэгтэй эмэгтэй багийг дасгалжуулж
Азийн одоо тоглолтын арга барилыг Монголд анх нэвтрүүлсэн хүн бол тэр юм багш. Биднээс өглөө 8 цагаас 12 цаг хүртэл бэлтгэл хийн. Өдөөс хойш 3-аас юм уу 4-өөс ороод 7-8 цаг хүртэл бэлтгэл хийн. Ингэж эрчимтэй бэлтгэл хийх мөн Азийн одоо тоглолтын сургалт сурвалжуулалтын арга барилыг Монголд нэвтрүүлэх ажлыг бол манай юм багш Монголд одоо хийсэн. Тэр үеийн одоо тамирчид тасгалжуулагчид үлгэрдүүрэл болж Монголын волейболд шинэ эргэлт хийсэн. Бид нэр бэлтгэл сургууль хийхэд футбол хөтөсөхгүй, бэлтгэлийн хувцас дэсэхгүй, кетний урдлын тавгар дэсэхгүй. Хажууд тийш өнгөрч өчнээ удаа ундаг учраас тэр ингээд халцраад урагдаад ингээд яатсан. Ингэж бэлтгэл хийдэг. Хаалт бол тэр үед тухайн хангамжуул байхгүй. Өдрийн бэлтгэл тараад ордны ардлын бүхэн заалгаж байсан бөхчүүдээ хуцтайлдаг. Тэнд нэг борцог марцог цаа уучаад тэгээ орны бэлтгэлдээ орох хэмжээний. Хүн ер нь бэлтгэл хийгээд байх тусам Монгол хүн бол онцгой юм чадвартай. Бэлтгэлийг даах чадвар онцгой өндөр. Дээр нь юм сурах чадвар Монгол хүнд бол онцгой өндөр гэдэг. Монгол хүн бол сурахгүй одоо чадахгүй спорт гэж байхгүй. Чадахгүй юм гэж байхгүй. 8 хийсэн чадна одоо оюун ухааны потенциалч ихтэй бэлтгэл даах чадварт сайтай юм сурах одоо юу сайтай. Ойлголч одоо тоглолтын систем одоо дэлхийн аврах шилжүүлэлт одоо бол эрхээ авч оролцдог болсон. Тухайн үед бол 24 баг дээр манайх 3 удаа өрсөлдсөн байдаг тийм эрхтэй баг. Тэгээд та тухайн үеийн олон улсын тэмцээний систем дээрээс нь одоо яг тухайн үеийн онооны систем төр чинь тийс өөрөөс тухайн үеийн 62 оны дэлхийн аврах шилжүүлэлт тэмцээнээс Монгол орсон байхгүй, орж эхэлсэн байхгүй. 62 онд 17, 66 онд 23, 70 онд 16. Тэгэхдээ тэнд бас өөрчилсөн юу байсан? Шалгаруулт. 10-аад орон дэлхийн авралт орохын төлөө. Монголчууд бол нэгэнт 62 оны дэлхийн авралт шилжүүлэлт тэмцээнээс 16-ад орсон учраас шууд группт хуваарлагдсан юм юм. Тэрнээс бол бус орнууд бол шалгаруулж ийж ирнэ. Тэгэхээр 16 хүн баг тэмцээнд орж ялаач гэсэн цаана 10 гаруй улс орон тэр шалгуултаас гарч ирэхдээ 30 гаруй улс. Тэр үед бол Америк, Франц сургаггүй байсан шүү дээ. Ер нь социалист орнуудаа хүн байсан. Оросын холбооны улс, шалгуулаа Герман, бүх социалист орнууд бол эхний 90 бараг 10-д багтдаг. Бусдаа одоо тухайн нөхцөлдөө хөрөнгөтөн гэж ирсэн орнууд бол бас сайн хөгжөөгүй ийм байсан үе. Тэгээд 70 оны дэлхийн аврах шалгуулалт тэмцээнд ороход манайтай Оросын холбооны улс, Куб, Герман, Гвиней, Тунис ийм орнууд манай группт 6 баг. Тэгээд манайхаа эхлээд юу яагаад Орос юу хоёрт Герман, Куб орнуудаа хожигдоод Гвинег 3-1-ээр хожоод Тунистэй тоглосон чинь Францын шүүгч өгөөд метр дотор байхад гадаа гэж хараагаад Францын юуны колон байсан юм. Тунис Францын колон байсан юм. Тэгээ манайхаа хожигд дууссан. Тэгээд нэг хоорондоо тоглосон коэффициентээр нь үзэхдээ нэгтэй 3-1-ээр хожигдоо нэг нь партаар хайцсан учраас одоо байр өргөжлөх энэ боломжоор хангагдаж ингэж. Германы баг гэхэд ерөөсөө багийн 6 тоглогчид талбайд хамгаалт хийхэд бусдууд нь гадуур нь хамгаалж. Хичнээн зогсон чи бөмбөг өнөхгүй. Тийм хэмжээнд бэлтгэгдсэн байсан. Тэгээд дэлхийн авраг болсон шүү дээ. Болгарын нутаг дээр нь 5 гараад Германы хожиж ингээд 70 оны дэлхийн авраг болсон шүү дээ. Манай эмэгтэй баг гэхэд Кубтай 5 гараад Германтай парт гараад ингээд бид нар эмэгтэй өөр хот тоглож байсан. Тэгээ хэвлэлээс үеийнхээ тоглолтыг үзчихсэн. Хэрвээ тэр зэгээрээ бэлтгэл хийгээд шигшээ байгаад ингээд систем нь аятайхан байсан бол манай волейбол бол бас одоо дэлхийн төвшөнд ойртох ганцхан тухайн нөхцөлд нуруу намдаж байсан. Баруун Европын нэгүүд бол одоо бол нуруу бол бас нэг болгодгоо болчихлоо шүү дээ. Манай залуучууд их өсгөлөн болж нийгмийн хөгжилж юм бол юу юм. Багш тухайн үед яг волейболыг одоо тухайн
Тухайн агшнаас яг өнөөдрийг одоо жишээлбэл хүртэл харж ирсэн тий. Ирээдүг яг тэр таны төсөөлж исэн одоо волейболын хөгжил Монголд ирж чадсан уу? Ирж чадаагүй бол одоо алдааг нь та юу гэж харж байна? Ирж чадсан бол одоо яг давуу тал нь юу гэж харж байна? Ер нь юу 70-аад он хүртэл волейболыг улсын төр засгаас хардаг байсан. Ерөөсөө голлох спорт бол волейбол байсан. 70-аад он хүртэл. 71-2 оноос эхлээд нөгөө манай бүхэн төрлүүд нь вазарсан төрлүүд бас ганц нэг медаль аваад. Тэгээд нөгөө юу ч нэг багийн спортч бол хөрөнгөх зарахын тухайн нөхцөлд Монголын эдийн засгийн ус одоо ямар хэмжээнд байлаа. Дээр нөгөө ганц нэг медаль аваад ирэхдээ медаль авдаг улсуудыг явуулна. Босдоо юу бол хөрөнгө төсөв их зардаг энэ багийн спортыг явуулахгүй. Сүүлдээ хөгжихгүй гэсэн юу тавьж ингэж яагаад 70 оноос хойш 94 он хүртэл 94 оны зүүн Азийн тоглолтод би анх удаа орлоо шүү дээ. Тэр хүртэл дэлхийн чанартай хэмжээнд ганц жороогүй. Тэгээд дээр нь одоо тийм хөгжихгүй спорт гэж ялгуулсан улсын аврагшил хэмжээнийг одоо алдаг оног явуулдаг болсноос хойш бусад орнуудаас доош хоцорчихгүй. Би 2000 онд Америкийн нэгдсэн улсын Олимпийн бэлтгэлийн дуудаж үзсэн. Яг Сидней Олимп тэнд явж байгаа нөхцөл би Америкийн Олимпийн бэлтгэлийн дууд. Тэрнээс хойш нэлээд хэд удаа очсон та тэр миний ганц очих дуртай газар бол энэ. Тэгэхэд тэнд 512 дасгалжуулагч зэрэг хичээлээ. 2000 тамирчин зэрэг хичээлдэг ийм Олимпийн бэлтгэлийн бааз. Төв. Колорадо Спрингс. Тэгээд 4 тим том бий. Мичиганы ихсаа маш бага байна. Лигийн хугацаа бага өөр 5-6 сар байх хэвээр. Анаахан яагаачгүй байхад нь очиад легионер тамирчид легионер төр зардлаа. Тэг өөрийнхөө орны тамирчид бэлдэх нөхцөлд зориулах хэвээр. Тэр бэлдсэн дасгалжуулагч улсын шигшээ аваад бэлдсэн дасгалжуулагчийг урамшуулын систем байх хэвээр. Өнөөдөр нойр хоолгүй хэдэн хүүхэд агаад хичнээн 100 одоо хүүхдийн дасгалжуулагч ажиллаж байна. Тэрний нэг тамирчин шигшээ өгд орчлоход тэнд нэг доор хайж одоо хамгийн багаар бодох нь $500 төгрөг. Орос бол лигд тамирчин бэлтгэхэд $200 өгдөг. $2000 өгдөг. Ихэнх жишгчэн тэр хүнийг анх бэлдсэн хүнийг чинь урамшуулж шít. Манай тэр урамшуулсан систем байхгүй. Хэдэн тамирчдын клубуд хоорондоо үнгүй шихуу аваад хоорондоо нэг жоохон юу байдаг баг. Би нэг тамирчдыг одоо гадны жишг бол тим юм чинь тэгж яахгүй. Одоо анх бэлдсэн дасгалжуулагчийг урамшуулдаг ийм систем байх хэрэгтэй. Тэгвэл бас гоё итгэвч байх л та тийм. Яг харахгүй одоо спортын менежмент гэдэг юм бол манай дээр бол волейболын холбоон дээр бол ер нь алдагчаад байгаа юм шүү дээ. Ер нь бол спортын менежментээр дамжуулаад ер нь гадных ч гэсэн спорт менежмент, спорт маркетинг тий. За одоо ингээл цаашаа нөгөө спортын сэтгэл зүгэл нөгөө хүн төвтэй юмнууд амар ороод ирсэн байгаа. Гэтэл нөгөө манайх ч одоо юу гэдэг заалаа шийдээгүй ээждэг ч юм уу тий. Нэг насны шигшээ баг нь байхгүй байна. Өнөөдөр одоо гадны орнууд ч өнөөдөр 6 насны шигшээ, 8 насны шигшээ, 10 насны шигшээ гэдэг тодорхой юм шигшээ дотроо 1-2 дугаар багуудтай байж байгаа жишээ нэг тийм ээ. Ингиж амар хурцтай явуулдаг л та яг. Гэхдээ нөгөө Монголын үед бол яхааргүй л нөгөө эдийн засгийн өвчин зүйл янз бүрийн бас нөлөөлжил байгаа байх тийм ээ. Менежмент юм бол яхааргүй дутагдаад бас хэлбэр төхмөр хийх одоо боломж байж болно. Юмыг ашиглаж болно. Тийм юу системэнд ч байхгүй тэрний төлөө хөөцөлдөг одоо дарагч байхгүй. Тэрний одоо мэрэгжлийн яг энэ хөгжиж байгаа энийг одоо мэдэрч байгаа улсууд нь цөөхөн байгаа учраас одоо манайхан бол Азийн жишгээс бол үнэхээр доогоор байгаа. Одоо харин энэ тамирчид гарч ирж байгаа юу бол Монгол тамирчин одоо гарч ирэх боломж байна гэдгийг энэ манай лиг тоглож байгаа улсууд бол гарч ирэх. Баяр сайхан байна. Эдгээр бол харуулж шүү дээ. Одоо тэр баяр сайхан хичнээн сайн тоглох. Солонгос оюутан тэнд бэлтлээ шүү 7 он тавд. Манай ихтэй сургуулийн сургалт юу? 7 хоногт нэг удаа. Зарим байж нэг удаагийн сургалт гэдэг чинь миний 80 хүрч байгаа миний одоо эрүүл мэндийн хамгаалал зааланд байх ч гэдэг юм аа. Энэ шүү. Чи дөнгөж ерөнхий улсын сургуулиар тэр олон багш нарын гараас ирсэн хүүхд чинь ихтэй сургууль ирээд лигд орохгүй л, эгийн багт орохгүй л нөгөөдөл чинь зүгээр ердийн
хүн болоод чадвар нь буураад оюутан байхад нь жинхэнэ сургуульд явах хэрэгтэй. Америк MBA яаж сургуульд явуулж байна? Яаж тэр лигийн тэмцээн оюутнуудад коллежийн лиг гэж хэлтэртэй шүү дээ Америк. Манайх тэгэхэд дээд сургуулиуд лиг гэхэд 7 хоног яваад дуусчих. Тэр ямар хэрэг өндөл чинь бүтэн 4 сар одоо явах 4 сар 5 сар хоорондоо сургууль хоорондоо хагас юм уу бүтэн сард хоорондоо үзэх тийм систем одоо Америкт Японд чинь байж байна. Тэрнийг одоо хэрэгжүүлэхгүй байгаад байна. Манай дээр одоо залуучуудын баг байгаа. Тэмцээн болоогүй жил болж байна бараг нөгөө хэд чи. Тэгээ одоо сая сүүл залуучуудад орсон гэж байгаа байхгүй. Залуучууд тэгээ одоо байхгүй. Сая оюутан ч байна нэг боч нэг энэ тэндээс нэг орж байгаа. Тэгээ одоо залуучдын ус аврал хүлээж байгаа. Тэмцээс амар хомс байгаа байхгүй яг залуучууд бол. Ганцхан бэлтгэрийг заал тэмцээ сургуульд явуулах тэр тогтолцоог нь бий болгоод өгч хэрэгтэй. Яг үнэ. Спорт байгууллагын материалын баазын өвдөд бас өмнөх үе одоо ингээд хувийн байгууллагууд аюул олон заал нь үнэтэй болсон. Юм шиг болсон. Гэхдээ яг багшийн ярьдаг шиг санийх шиг Америк шиг эсвэл одоо Сидней Олимпийн тэр нөгөө том бүтээн байгуулалт шиг тийм цогцоор шийдсэн юм ерөөсөө. Тийм. Чи одоо бүх юм Америкийн тэр Colorado Springs-ийн төвийг Төв Америкийн агаарын давтлагыг хамгаалах дивиз байсан. Тэр дивиз өөр тишээ нөгөөд юм шинжилгээтэй нөгөөд тэрнийг Олимпийн хороондоо $1 зарсан байна. Америкт үнэгүй байдгүй байна л да зах зээлийн хооронд. Тэгээ одоо 30 гаруй жил болчихсон тэр. Тэгээ тэнд чи 2000 онд очиход 10-11 настай хүүхдүүдийг залуучуудын шигшээ хариуцсан захирал нь. Тэрнийг 8 сард аваад бэлтгэл хийлгээд тэр Олимпийн төвдөө бэлтгэл хийлгээд тэрэнд хичээлд нь суулгаад байранд нь байлгаад 2 сард буцаага явуулдаг. Энэ яах гэж байгаа юм гэсэн чинь 2024 оны Олимпиад бэлтгэлийг хангаж байгаа. Тэгж нарийн зохион байгуулалтаа бэлтэж штеп. Хөрөнгө баг зарж байна. Хуучин Оросын системүүд яг хотоолгонд Детский юнеско спортын школ гэдэг ингээд байж байна. Бас өчнө олон Олимпийн резерв сургууль бүх юу байгаа. Хятад ч гэсэн одоо байгаа. Эдгээр бол Оросынхыг одоо социалист орнуудын энэ системийг аваад ингээд хятадчууд дийлдэхээ болчихлоо шүү дээ. Цэцэрлэгийн наснаас ахгуулаад шатлсан юугаад ерөнхий улсын сургуулийн шигшээ, оюутны шигшээ, улсын шигшээ, Олимпийн шигшээ гэдэг ингээд. Манай дээр одоо нэг юм баланс алдах гэдэг нэг юм бас яваад байгаа юм тийм ээ. Нэгэсний одоо нэг хүний хэрэгжүүлсэн юмыг дараагийнх нь судлаад өргөшүүлэх, энэ хоёрын хэрэгжүүлсэн юмыг дараагийнх нь дахиад хэрэгжүүлэх гэдэг халдсан багшийн нөгөө үүсгэн байв анх ер нь гүнзгий ангиж нээжсэн багш тий. Одоо баг нуур зүү хараа хинти за өр хангаа гэж одоо ингээд завхан тийм за тэр одоо миний мэдхий яг одоо баг нуурын тэр байгуулж исэн баг тэр зүү хараа сэлэнгийн багууд тодорхой хэмжээнд бол ерөөсөө л улсын авраг болж исэн багт. Тэгэхээр энэ хүүхдүүдийг багаас нь ингэж одоо бэлтгэх нэг чухал юм байна гэдгийг бол уулан гаргаад ирсэн байна. Одоо хайцсан багш гэдэг асуудал тий. Ингээд үргэлжлүүлж байгаа юм байхгүй. Тэгэхээр тэр гүнзгий анги багш үүсгэн байгуулагч гэсэн. Эхлээд өдрөмжлөх гэж байсан. Өдрөмжлөх нь их эцгээс бас улсын төлөвлөгөөнд тусгагдсан. Их эцгээс нэг төгрөг социализм үед чинь юунаас улсаас нэг төгрөг төлөвлөдөг. Тэгээд тэр өдөр бэлтгэл тарлаа хуушуур идчихэд тийм үү 2 төгрөгөөр чинь үлдээжгүй хоол аваад идчих. Ийм боломжтой сургуулийн дотор байрны. Ийм юу байсан бэ? Тэгээд нэг байгуулад ингээ хэвссэн имийг манайхан устгаа хайчих. Нэг намгараа тийм үү өгөөл нэг мэрэгжлийн босгон очиж тэр албан байгууллага дээр суугаад тэр нөхөр ямар ч тийм онлайн ямар спорт хөгжүүлэгч байдаг юм уу ийм мэдлэг мэрэгжил байхгүй ийм болох төр чинь тэр ажил ингээд сайхан дэвшилттэй байсан юм ингээд устгаад явж байна. Одоо ингээд юунд 13 аймагт юу байна? Спортын төрөлсөн сургууль гэж байна. Одоо энэ багийн спортыг бол яг тэргээр бэлтгэхгүй хувийн спорт, багийн спорт хоёр ч нь үл. Хувийн спорт бол өөрөөс ганцхан хүнээс шалтгаална. Багийн спорт бол бүх бүтэн 10 хэдэн хүнээс шалтгаална. Энэ сургуулиудаар одоо сэлэнгүүд миний хэмжээ шаардлага хэмд сайн ажилладаг. Бусд сургуулиудыг би сайн мэдэхгүй. Очиж үзээгүй учраас ямар сургуульд нь ямар юу гэж
Эний чинь хяндаг шалгадаг юу нь болж ин төлөвлөгөөнийхөө дагуу хийж өн төлөвлөгөө нь байна уу, стандарт нь байна уу, тэрний дагуу хийж өн 7 хоног хэдэн удаа хичээлж, багуулга нь хэдэн удаа, дундуулга нь хэдэн удаа, ахлахуулга нь хэдэн удаа хичээлж ийн гэдгийг хяндаг байгуулга байхгүй учраас хүн болгонд дураар. Хүн болгон өөрийнхөө явуул. Энэ чинь бол яг нэг стандартаар энэ сургалтыг явуулах. Техникч ялгаа нэг стандартын бүх волейболын одоо техник бүх юу чинь бол дэлхийн одоо юунаас ингээ гаргаад ирсэн. Давуулт гэхэд энийг давуул, өсөр давуулах давуулт ингэж хэрэгдэн. Юу дамжуулт гэхэд ийм байна, доороос дамжуулт гэхэд ийм байна, шийдэх гэхэд ийм байна гэдэг ингээд. Нэг системтэй хийж Монголын волейболын онцлог гарч ирэх байх л та тий. Тэгэхгүй олон салаа юмнаас бас хэцүү шүү дээ тий. Яг хоо дасгалжуулагч болгон бол ямар арга барилаараа явуулах нь бол өөр. Яг эцсийн зорилго нь бол тэр дээрээс авгаалтыг яах хэрэгтэй, холбоолтыг ямар хэмжээнд болох вэ? Сонголт нь ямар байх юм? Нурууны өндөр нь ямар байх юм? Энэ миний чинь хяндаг, тэрнийг мөрддөг ийм байгууллага хэрэгтэй байхгүй. Одоо ардын ханаа шалгах гэдэг чинь ардын ханаа социализмын үед бол ардын ханаа шалгахаараа байсан. Тэрвэл нэг төгрөг хүн дарганаг идүүлдэг байлээ шүү дээ. Одоо ч гэсэн багшаа одоо ингээд волейболын сургалтууд очирдсан, ерөнхийдөө сургууль, секц, академиуд аягүй очирдсан тийм ээ. Яг энэ үе дээр Монголын волейболын яг ингээд дасгалжуулагчийн видео юм онл гэдэг ч юм уу тий. Жишээ нь хэд яг хоёр алхамтыг энэгээр заа шүү. Яг энэгээр дээр авалт шүү. Доороос авалт яг энэ шүү гэсэн одоо яг ийм анхны техникүүдээс нь ахуулаад ингээд зээсэн видео хичээл юм уу эсвэл яг нэг техникийг ингээд аймаг сумбар дээр ч юм уу сургалт секц болгон дээр ч юм оруулах тийм яг боломж бол байхгүй байх шиг тий. Яг тийм хэрэгтүүлж гэсэн манайх байхгүй болсон юм шиг. Одоо чинь тэгэхэд ингээд волейбол биш ч гэсэн одоо бүхийн багштай аймагуд ус зөндөө байна шүү дээ. Тэд нэг яг волейболын анхны яг энэ зөв хоёр алхамтын нэг хараад ингээд дууралга хийлгэж гисэн гэсэн үг байна. Яг тэднэрт харуулчих юм бол яг одоо бол YouTube-ээр бүх волейболын техникийг яаж сурах вэ? Яаж алхамт сурах вэ? Яаж өсвөрт сайжруулах вэ? Бүгд байж байгаа. Мэдээлэл хэрэгсээр байж байгаа. Тийм учраас тэрнийг хараад одоо бүрэн боломжтой. Ганцхан баг групп 7 хоног хэд удаа хичээлэх юм. Нэгээс 3-аас 2-аас 3 удаа. Дунд групп нь 3-аас 4 удаа. Ахлах групп одоо 9-өөс 12 насны 12 дугаар ангийн хүүхдүүд 7 хоног доор 5 удаа хичээлэх. Тэгж энэ гадны одоо үе дангийнхэнтэйг өрсөлдөх боломжтой гарах гар. Тэгэхээр энэ стандартыг гаргаад өгчих хэрэгтэй байна. Энэ боломжийг хийгээд өгчих хэрэгтэй байна. Ялангуяа энэ Америкийн клубүүд бол одоо та нар энэ юу гадны жишгүүд одоо тийм ийм юугаар явж ижил волейболын сургалт болгоо. Америкийн клубүүд бол нэлээд бий болчтой би их баярлаад байна. Юуны дэргэд одоо лигийн одоо тамирч багуудын дэргэд залгам чалаагаа өөрсдөө бэлдэх ийм систем рүү орох хэрэгтэй. Одоо энэ тамаахан манай лигийн одоо багууд бол тэр залгам чалаа өөр дээр хүүхдийн сургалт байх. Тэр багш нарыг хэн сайн ажиллаж байгаа тэр багш нарыг ажиллуул. Ялангуяа энэ 12 аймагт юу 13 аймагт волейболын төрөлсөн сургууль гэж байгаа. Тэнд волейболч байгаа, боксч байгаа, юу ч байгаа. Ганцхан Улаанбаатарын сургуулиуд спорт улаан байхгүй. Заал нь боломжгүйгээр ингээд өдөө байгаад байгаа. Энийг энэ дээр л гол анхаарал тавих. Дээр нь тэр клубүүдийн сургалтын стандартыг боловсруулах гэж ийм юм. Окей. Тэгэхээр багш одоо бас л олон жил ингээд явж байгаа дасгалжуулагч нарыг харьцуулж байгаа, харж байгаа. Одоо ер нь сүүлийн дасгалжуулагч нар дээр багшийн үзэл баримтал бодол ер нь ямар хөө явдаг вэ? Дасгалжуулагч хүн гэдэг бол мэрэгсэн хүн байх хэрэгтэй. Яг тэрэнд зориулагдсан онлын өргөн мэдлэгтэй хөдөлмөр мөрч тэр одоо дэлхийн жишгт ямар сургалтыг яаж явуулж өгнө гэдгийг өргөн мэдлэгтэй тийм хүн одоо дээд сургууль төгссөн хүн болгон хийж чадах. Тэр манай нөхцөлд бол зүгээр нэг тоглогч аваачаад дасгалжуулагч хийгээд байна. Энэ чинь энэ спортын баг бэлдэх ухаан, спортын арга ухаан, тэрний залгам чалаа бэлдэх тэр системийг бий болгох гэдэг чинь тэр тухайн одоо юу сургуулийг төгссөн тэрний нарийн юуг мэдрэх өөр мэргэжлийн байдаач гэсэн тэр спортын одоо хүүхдээс эхлээд нөгөө гүнзгийрүүлсэн бүлгээр явцсан
ийм улсууд чинь бол нарийн мэдж байгаа байхгүй. Ийм улсууд бол одоо таныг хийж байна. Ер нь бол манайхан одоогоор бол хүн болгон дасгаж явуулах болсон. Хүн болгон ахмад тэмцээж оруулаад, хүн болгон хүүхдүүд оруулаад ингэж. Гадныхан бол хүүхдийн дасгаж явуулах тустай, лигийн дасгаж явуулах тустай, сонирхчийн дасгаж явуулах тустай. Нэг хүн яаж тэр олон багийг хичээлүүлэх зав гарах юм бэ? Нэг хүнд нэг л баг тэгжээж сургалтсан сайж. Тэрнээс нэг хүнд 2 өөр групп, эрэгтэй эмэгтэй групп хүчээд тэрнээс сургалтын үр дүн шаардах ерөөсөө ямар боломж байхгүй. Дээр нь хүүхдийн одоо сургалтын клубүүд, янз бүрийн клубүүд байгуулагдж байгаа ийм нөхцөлдөө эцсийн зорилго нь юу юм? Улсын залуучуудын шгшаавыг дамжин бэлдэх. Улсын шгшаавыг дамжин бэлдэх. Клубүүдийн шгшаавыг дамжин бэлдэх. Гол зорилго. Тусч өгч зорилтууд. Бүх хүүхдүүд бол улсын шгшаавыг орж чадахгүй. Бусд нь сонирхогч одоо өөрийн эрүүл мэндийг хамгаалах тэр волейболоор өөрийгөө авч явах албан байгууллагынхаа шгшээд орох ийм. Ингэж ийм эцсийн зорилго нь ийм байгаа учраас сонголтоос эхлээд бүх зүйл яг намайг доо дэлхийн жишээ дэлхийн волейбол яаж хөгжиж байна ийм юунд тохирсон арга хэмжээнүүдийг явуулах. Бүх дэлхийн сургалтууд бүгд нэг төвшөнд ирчлээ шүү дээ. Одоо бүх юм нийт тодорхой болчихсон. Яаж одоо хэдэн удаагийн хичээл сургууль явуулж байна, хэдэн наснд нь яаж байна, хэдэн жил хичээлсэн, ямар хэмжээний дасгал сургууль хийж байна гэдэг чинь тэр л жишээ дөөр төхөж явуулж гэж үр дүндэр. Ер нь бол мэргэжлийн дасгалж явуулагч нарыг бэлдэж тэр спорт өндөр хөгжсөн орнуудад заавал волейбол өрөс хөлбөмбөгөөрч одоо тэр семинарт явуулж өвөхөөрч гэдэг юм уу тэнд явахад тэр нарийн юмыг одоо тэр хамгийн хөрөнгөтэй байгууллага одоо хөлбөмбөг байгаа шүү дээ. Нэг 100 мянган хүнээс чинь дүүрэн 2 хогийн тоглолт явагдана. Тэр хөрөнгө зарцуулж их хөрөнгөний донд явж байгаа улсууд чинь маш нарийн сургалт нь нарийн байж байна шүү дээ. Арга шатныхаа байгууллагуудаа хөрөнгө юугаа хуваарлж байна. Тэрний сайн ажиллаж байгаануудын дэмжиж байна. Тэгжээч энэ спорт чинь өндөр гэж. Барьцал ихэд хөлбөмбөг доораагаад волейбол нь гараад ирлээ шүү дээ. Тэг багийн спорт бол сайн болсон тийм ээ барьцал. Волейболын яг анхны волейболын яг дасгалжуулагчийн анги гэсэн чи яг та бас яг анхны дасгалжуулагчийн ангийг төгсгсөн хүмүүдийн нэг тийм ээ 1996 онд төгссөн байдаг. Тэгээд яг тухайн үеийн төгссөн анхны маструуд бүгд яг тоглогчийн хуваар яг эсвэл дасгалжуулагчийн хуваар одоо яг волейболын одоо тэр анхны төгсөгчдөөс болгоны хамт орж байж байна. Манай хэрлэн байж байна. Одоо лигийн очлон баг манай нарантай яаж энэ төрлийн дэд сургуулийн спорт регламентын комитетийн багш волейболын дасгалжуулагчийн ангийн багш. Манай Тамирын байж байна. 2 дахь төгсөлт. Хулан байж байна. Монгол төгс. Гэх мэтчлэнгээр манай анхны шавнаар бол онцгой сайн ажиллаж байгаа. Волейболын одоо онцгой гол одоо фронт дээр ингэж ажиллаж 3 дээд сургуульд одоо багшилж байна. Эднээс дараачиход нь ч гэсэн одоо баяр сайхан байна. 2 3 дахь юуны төгсөлт. Цэлингийн Наранбаатар байна. Тэр дасгалжуулагч анги төгсөөгүй зүгээр юуны багшийн анги төгссөн. Тэр одоо тэр сургуулийг авч яваад спортын төрөлсөн сургуулийг авч яваад дээр нь волейболынхаа элэгтэй юм хүн волейбол одоо нэгэн улсын аваргыг дорнод одоо төрүүлээ. Ер нь бол тэмцээн болгонд амжилт гаргаад. Болгоны хамт орж очсон цагаас эхлээд Болгон аймгийн волейболыг одоо өндөр түвшинд гаргалаа шүү. Бүр клуб байгуулчаад ингээд явж байна. Саний яран дээр одоо энэ одоо клубын дасгалжуулагч нар ихэнх нь одоо юм тоглож исэн хүмүүс байдаг шүү дээ. А тоглож исэн туршлага дасгалжуулагч дээр юм эсвэл шүүгч болгоод жоохон хувь нэмэртэй байна. Ойрхон байгаад байна. Эсвэл манайх нэг ойрхон волейболын яг дасгалжуулагч олноор нь бэлдэж чадахгүй байгаа учраас энэ нь яалчгүй ингээд багийн дасгалжуулагчаар очиж байна гэдэг яран дээр та юу вэ? Ойрхон байна. Гол багуудаа жинхэнэ одоо мэрэгжлийн олон жил одоо ажилласан одоо баяр сайхан байна. Лигийн одоо юунуудаа ажилласан. Иймэрхүү маягийн улсуудыг үгүй тэр одоо гадаадын дээд сургууль нарийн мэрэгчлэр нь төгссөн. Иймэрхүү хүмүүсүүдийг л авч ажиллавал илүү үр дүнтэй болно. Тэгэхгүй зүгээр өөр төрлийн мэрэгжлийн онлайн юутай хүн ажиллах дээр нөгөөд хийсэн залган чалааг нь яаж өгөх вэ? Энэ техникийг яаж сайжруулах вэ? Яаж тактикийн одоо арга барилыг боловсронгуй болгох вэ?
яаж одоо багийн тоглолтын ур чадварыг хайж болох уу? Яа давтлах ур чадварыг олох уу? Манайхан одоо ихэнх нь хараад байхад ерөөс ганцхан хаалт авахд зөгчөөд шүү дээ. Биднээсээ туршлагатай улсууд бол нэгийн хаалт, хоёрын хаалтыг бол инээж бодол авталдаг. Тэрсний явахд хаалт мэдэрч шүү дээ, мэд тоглож байна. Залуу байхдаа бол тийм байгаагүй. Тэгвтэр чинь туршлага гэдэг асуудал энэ багийн спорт онцгой хэрэгтэй. Одоо манай лигийнхний хараад байхад ерөөсөө багийн тоглолтын стил нь ерөөсөө өөрчлөгдөхгүй. Нэг тоо алдчих юм бол улмал доошоо яваад байдаг. Өөр доороос эхлээд дээшээ барих тийм юу. Тэр багийнхаа тактикийг өөрчлөөж тийм үү. Багийнхаа үндсэн үүргийг өөрчлөөд ээж байгаа нь ерөөсөө харагдахгүй байгаа байхгүй. Эн чинь одоо дасгалжуулагч хүний тэр нарийн одоо зүйл тухайн нөхцөл тэр тоглогчтой хэнийн сайн байна, хэний оронд оруулах уу, хэн хаалтнаас зайлуулах гэдэг галцаагүй хаалтанд ороход зөвхөн одоо юу гэхэд давталгаа гэхэд гарын үзүүш өгөөд хойшин давтлах байна. Хаалтыг зайлуул давтлах байна. Хаалтыг орлоо гэхэд бүр эргээд хандвал давталцагч арга техник бол маш бодволч хонд байх бүх зүйлүүдийг эзэмшсэн. Тэгээс нэг олон удаа хаагдаад байхгүй. Хайсан зай зохио мэдчихээн. Хайсан яаж явах гэж байна. Энд чинь бол яг бодволдоо зориулагдсан тийм характертай, тийм юутай хүүхэд байгаа нь бол харагдаж шин нөхөд. Ямар ухаалаг сайн тоглож байна. Босдоо одоо лигануудыг бид харах гаднаас ирсэн. Тэгээд би бол юу яагаад одоо бол манайх өөрсдөө бэлдмээр байгаа юм даа. Тэр гаднаас лиганаар авчрах хэрэг байхгүй. Тэр мөнгө илүү өөрөх тусам ажил суулгадаг. Тийм учраас одоо энэ байгаа тэгээд төвийн давтлагчаад, өндрийн давтлагчаад, тэр туслах давтлагчаад ажлууд сурах хэрэгтэй. Тэгэхээр бид нар дээр бас яг ийм алдаанууд бол маш их байгаа л да. Тийм дасгалжуулагч байх, тамирчин байх тийм ээ. Энэ одоо асуудлууд байна. Тамирчтай олон улсын түвшинд гаргах журмууд байна. Одоо ингээд ер нь бол хийх ажлууд бол маш их байгаа. Ер нь бол маш их байгаа. Дэлхийд ерөөсөө бүх юм тодорхой болсон жишг болсон юмнууд байна шүү дээ тийм ээ. Манайхан тэр ягаад тань хуулж чадахгүй байна. Одоо чадахгүй байгаа нь яг тэр бас улсын юутай холбооны дээд юуны удирдлага, винтерийн байгууллагын удирдлага энэ зохион байгуулалттай бол бас холбоотой л. Тэгээд тэнцээ болох дээр ерөөсөө ингээд 100 хэдэн баг нэг газар тэр жижигхэн хүүхдүүд 100 хэдэн баг 500-600 баг ирээ 5-6 хоног тоглох дээр тэр хүүхд ядраад ерөөсөө хүүхдийн сэтгүүд тэгээд хожигдсан нууйлаад ингээд явж байгаа байхгүй. Тэрнээс нь зүгээр хөнгөн тэмцээнээр хөнгөн юугаар яах ёстой нэг чинь бүгдийн цуглуулж авцаад. Тэрнээс бүсчлэхээс ёстой. Тэгээ хүүхдээ тэгээ зовоож чадахгүй, дасгалжуулагчийг зовоож чадахгүй. Дасгалжуулагч нар нь 2 багтаа 3 багтаа ирдэг. 2 өөр зааланд явчихдаг. Гадныхан бол Америкт тэр 30 40 хэдэн тор заачдаг л тийм том талбай зүгээр юуг нь дэвсээд ингээд торын ягаад. Манайд бол ганцхан яармгийн юун дээр нэг 20 тор заах боломж байгаа. Тэнцээ явуулах тэр хичнээн сая төгрөг нэгтгэв тийм. Яг гоо. Тэгээ багшийн одоо 60 жил бараг өлөөл төгрөгөө зориулсан түүх буцаад тэр олон жил ирээдүг зөвгөнсөн зөвгнөл тийм ээ төлөвлөгөө энэ анализ бид нар бараг 24 цагийн дотор багтахгүй байх л та яриад бол үнэхээр тэгээд сая багшийн ярианаас бол ингээл бараг өмнөх түүх рүү ингээл толгоо бол бараг төсөөллийн шин шанарлаа очсоор байгаа ер нь дуусаж шүү дээ тийм ээ ямар ч багшийн бас яриа зөвлөгөө шүүмж тийм ээ энэ залуу багш нарт маань бас гоё мэдээл болох бах цаашид бас анхаарах юмнууд болох бах ер нь бол бид нар нөгөө түүхээ мэдэхгүй бол урагшаа алхахгүй гэдэг юм айгуу том зарчим байдаг ямарваа нэг юмыг бол дандаа өмнөх түүхтэйг бол хайрцуул судалж ингэж явжиж тодорхой хэмжээнд бид нар бол үрдэн хүрдэгээ тэгээд Балзан багш маань бас ярьж гин одоо менежментийн хувьд ч гэсэн одоо асар олон зүйлүүд орхигдож гин тийм ээ за энэжнээс улбаалаад нөгөө хөгжигчсэн спорт магадгүй унаад байгаа мó гэдэг юм процесс тэгэхээр одоо дахиад бид нар дараагийн төвшөндөө волейбол спортыг хөгжүүлэх юм бол нэгт бол нэгдэх, ярилцах, хэлэлцэх тийм ээ. Дараагийн одоо гой копи хуулиуд бол зөндөө гарцсан байна шүү. Дэлхийн жишгүүд гарцсан байна. Тэгэхээр энийг л хийх одоо тийм сэтгэлдэн хэрэгтэй шүү л гэдэг зүйлийг бол багш маань бол бас хэлж явах шиг байна тийм ээ. За тэгээд би спорт академиас санаач тэглүүлж байгаа. Би подкастын эхний зочноор
Монгол Улсын гавь засагчлагч доктор Дамжамлын халдсан багш маань одоо сүнтэй зөвлөгөө нэвтрүүлэгт маань оролцсон хүргэлээ. Тэгээд дараагийн дугааруудаар өөлөлийн гавьтуудаар одоо бас дугаарууд маань үргэлжлээд явах болно. За ингээд энэ удаагийн анхны дугаарт манаас хүрэлцэн ирсэн багштай баярлалаа. Тэгээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Олон жил бас залуу багш нартаа тийм ээ одоо зөвлөгөө мэдээлэл бас хүргэж яваарай гэж бас хүсэж байна. Тэгээд энэ үрээд за энэ удаагийн подкаст өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.